хариуцлах ёстой байгаад байна гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Улсын хурлын гишүүд хариуцлагатай байх ёстой. Ард түмнийг төлөөлдөг энэ үүргээ чин шударгаар хэрэгжүүлдэг байх ёстой. Авилга алдан тушаал энэ асуудлаас хол байх ёстой. Бүгд мэдж байгаа. Тэгээ одоо манай улсын хурал дотор байдаг энэ ёс зүйн дэд хороо гэдэг механизм өөрөө ажиллахгүй байгаад байгаа учраас дээр нь энэ хариуцлага тоосдог механизм сул байсан учраас үе үед одоо энэ асуудал яригадаад байгаа. Тэгээ миний хувьд бас урд нь байр сууриа илэрхийлсэн. Би энэ хуулийн заримтай санал нийлээд заримтай нь үнэхээр санал нийлэхгүй байгаамаа. Ялангуяа тэр улсын хурлын гишүүн болоод ард түмнээс мандат аваад ирсэн бол чуулган хуралдаа суудаг байх, саналаа өгдөг байх асуудал бол энэ бол хамгийн анхан шатны үүргээ. Олон улсын жишгэнч тийм. Халтмаагийн Батулга гэдэг хүн хойд бүсээс сонгогчоод одоо би чуулганд хэдэн удаа харснаа үнэхээр санахгүй байна. Манай байнгын оронд бол нэг ч уулз ирдэггүй. Тэгтэл Австралид бол хүндэтгүү үзэх шалтгаангүйгээр 2 сараас дээш чуулган хуралдаа ирэхгүй бол хөөдөг. Суудлын хүчингүй болдог. Латвид бол хуралдааныхаа талаас нь илүү суухгүй хүндэтгүү үзэх шалтгаангүйгээр суухгүй бол хөөдөг. Суудлын хүчингүй болгодог. Ийм сахилга бат наанаасаа хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хідэн яг хав залуу гишүүд нь энд нэг кнопчин болоо. За та нар тэрүүгээр очир нь олчин үзгээд хідэн ах нар өөрсдөө орчоод бүгдээрээ л яваад өөрсдийнхөө хувийн ажлыг хөдөлтөд явцдаг шүү дээ. Үнэн. Энэ дээр бол сахилга бат байх ёстой. Дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийн дээр бас асуудал байна. За нэгдүгээр асуудал. Та бүхэн энэ хуулийг парламентын дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой. Тэгээ энэ сахилга бат муу байгаа учраас нэр хүнд унж гинэ гэдэг асуудлын зөв тодорхойлсон байна. Гэхдээ шийдэл чинь залах байна. Яагаад залах уу хамгийн ийм одоо хамгийн амархан аргыг сонгох гэхээр та бүхэн ерөөсөө хүнтэй зуралтаад байна. Яагаад энэ асуудал үүсээд байгаа гажуудаад байгаа парламентын нэр хүнд унаад байгаагийн суур асуудал руу ерөөсөө чиглэсэн юм алга. Тэгээ хүнтэй цонгогдож орж ирсэн хүнтэй зууралдаад тийм ёс зүйгүй, хариуцлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг ийм хүмүүсийг нэр дэвшүүлж сонгодог систем рүү ерөөсөө орохгүй. Тийм л юм бол энэ чинь хамгийн гол асуудал улс төрийн намд асуудал байгаа шүү дээ. Улс төрийн намд нь ямар хариуцлага өргөх? Улс төрийн намын дотоод ардчил нь яах? Улс төрийн нам ийм хариуцлагагүй, ёс зүйгүй, болохгүй бүтэхгүй байгаа хүнээ нэр дэвшүүлээд авах юм бол энийг яах юм? Тэгээ улс төрийн намд нь өгж байгаа хариуцлага нь ерөөсөө харагдахгүй, наан нь гарч ирж байгаа хүнтэй зурлалцсан хууль байна гэж хараад байгаа. Тэгээ улс төрийн намд нь хэрвээ хариуцлага хүлээхээр бол бас гаргалгаанууд байгаа шүү дээ. Ёс зүйн зөрчил хэд удаа гаргасан, сахилгын шийтгэл авч ирсэн хүмүүсээ тэгвэл улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх хэрэгтэй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Тэгээл нэг ингээл өнгөрсөн болоод янз бүрийн асуудал холбож ирсэн хүмүүсээ тэгэл дэвшүүлээл гараад ирдэг шүү. Ингээл парламентын чинь нэр хүнд унаад байгаа. За хоёрдугаар асуудал. Тангаргаасаа нятсан гэдэг энэ нэг асуудлыг та нар тангаргаасаа нятсан болвол тэгээд одоо татчихна гэдэг маш ерөнхий юм хэлээд байгаа. Тодорхой бус биний байнгын орон дээр сус тодорхой бус юмнуудыг чинь араар одоо энийг буруугаар зэвсэг болгоо ашиглах ийм орон зай нээх гээд байна. Энэ дээрээ та бүхэн маань юу бодвоо гэсэн. Тэгээ би дахиад асууя. Бямжаргал одоо хуульчаа гэхүү. Бямжаргалаа. Тэгээд би санаачлагч нүшээ ерөнхийлөгчд уламжлая гэдэг ахгүй. Өөрөө энэ хуулийг бичсэн бол эзэн болоод хариулчаарай гэж нэгдүгээр хэлмээр байна. Тангаргаасаа нэтсэн гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарсан гэдэг. Тангаргаасаа нэтсэн гэдэг агуулгыг та бүхэн юу гэж харж оруулж ирсэн бэ гэдгийг тодорхой хэлээд өгөөрэй. За ингээ хариулахдаа би бас нэг юм анхаараасаа гэж бодож байна. Дэгийн хуулиар та энэ чуулганд худал мэдээлэл өгөх үүрэг өгч болохгүй шүү. Хариуцлага хүлээдэй шүү. Зөв үнэн мэдээлэл өгөөрэй гэдгийг. За. Алтан гэрлийн Бямб жаргал ажлын хэсгийн гишүүн хариулъя. 4-р микрофон энэ дэрийн. Улсын хурлын эрхэм гишүүдэд энэ өглөөний мэндийг хүргэе. Намжим гишүүний асуултанд хариулъя. Та ганц тодорхой асуулт асуулаа. Би бас тодорхой хариулахыг хичээе. Юун түрүүн 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ танхимд 11 сарын 14-ний өдөр баталж байсан. Би энэний бас гэрч болж явж байсан. Тэгээ энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон зүйлүүд орсны нэг нь 29-р зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт орсон юм байна. Нэмэлт орсон юм байна. Тэр нь ямар нэмэлт вэ гэхээр улсын их хурлын гишүүн бүрийн эрхээ хэрэгжүүлэхдээ үргэлжлэн тангаргаасаа няцааж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах үндслэл болно гэдэг ийм заалт.
заалт. Өөрөөр хэлбэл 1992 онд Монгол Улсын үндсэн хууль батлагдахдаа гишүүнийг игүүлэн татах үндслэлд энэ агуулга байхгүйсэн. Гэхдээ байхгүйсэн гэж шууд хэлж болохгүй. Яагаад гэвэл гишүүн үндсэн хууль зөрчсөн хэсэг. Мөн түүнийг игүүлэн татах хэсэг үндслэл байгаа хэсэг асуудлаар бол Монгол Улсын үндсэн хуулийн цэц 92 оноос өнөөх хүртэл энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь бол үндсэн хуулийн хяналтын объект буюу одоо хууль зүйн хэллэгээр тэгж нэрлэдэг. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт байж ирсэн юм аа. Байж ирсэн. Үүгээрээ би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ер нь игүүлэн татах гэдэг энэ асуудлыг чинь гипотезийн энэ 29-ийн 3 дээр нэмж өгсөн. Нэмж өгсөн. Ямар нөхцлөөр вэ? Одоо хууль зүйн хэллэгээр бол гипотез гэдэг нь нөхцөл заасан хэсэг. Ингэж нөхцөл заахтаа тангарагасаа нятсан гэдэг ийм нөхцөлийг заасан. Энэ бол нэлээд таны хэлж байгаа бас магадгүй үнэн бах их ерөнхий том нөхцөл. Том нөхцөл. Хуулийн төсөлд энэ агуулгыг яаж тодруулсан юм бэ гэвэл улсын их хурлын гишүүний өргөссөн тангараг өргөж буй та бүхний одоо гишүүн болоод бүрийн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөссөн тангарагийн энэ хэсэгт уг хуулийн 2 дугаар зүйлд байгаа ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж гэдэг ийм зүйлийг нэмж байгаа юм. Хуулийн төслийг нэмж байгаа юм. За одоо харин ёс зүйн хэм хэмжээ гэдэг дотор нь юу орох юм бэ гэдэг асуулт дахиад мэдээч хэрэг энээс үүдэж гарнаа. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хууль тогтоох хүрээ хязгаарыг тогтооно гэдэг ийм агуулгатай бас 26 дугаар зүйлийн 3 дахь зүйлд бас нэмэлт өөрчлөлт орсон. Монгол Улсын ерөнхийлөгчид үндсэн хуулиар хууль санаачлах эрх нь бол нээлттэй. Гэхдээ энд нэг зүйлийг бас зарим талаар бид бүхэн дутуу хараад байгаа юм шиг байна. Хуульчид маань ч гэсэн энэ дээр бас анхаараасаа гэж. Өөрөөр хэлбэл ярьж байсан зүйл маань томьёолж баталсан хууль хоёрын За гүйцэтгэд хариулчихъя. 4 дугаар микрофон. За баярлалаа. Юу вэ гэхээр хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоож байгаа хууль маань бол улсын хурлын тухай хууль. Улсын хурлын тухай хууль та бүхэн санаж байгаа 2020 онд батлаад тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж уг хоригийн дагуу хоригийг авч уг хуулийг засахдаа Монгол Улсын ерөнхийлөгч хууль тогтоох хүрээ хязгаар нь үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-ийн баримтлана гэж заасан. 4 маань юуг заасан юм бэ гэхээр тодорхой бүрийн эрхийг нэмж олгож болохгүй л гэдэг агуулга байгаа. Хууль зүйн хувьд хууль санаачлах энэ эрхийн хүрээ хязгаар одоогоор бол ийм л хэмжээнд байгаа гэдгийг нэгдүгээрт бас би дахиад сануулах гэдэг. Тангарагасаа нятсан гэдэг энэ агуулга маань тэгэхээр яаж явж байгаа вэ гэхээр энэ хуулийн төслийг дагалдах хуулийн одоо тогтоолын төсөлд улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинжилээч. Ёс зүйн дүрмийг шинжилээч. Та бүхэн бас дурдаад байгаа улсын их хурлын онцгой бүрийн эрхийн хүрээнд За од сүрэнгийн номын чим гишүүн нэмэлт асуулт 1 минут. Өөрийн чинь байнгын хорон дээр өгсөн хариулт өнөөдөр чуулгандаа өгсөн хариулт 2 тэнгэр газар шиг зөрж гинөө. Өөрөө надад байнгын хорон дээр үндсэн хуулийн цэц 1994 оноос хойш улсын хурлын гишүүн тангарагасаа нэтсныг шийдэж ирсэн. 92 оны үндсэн хууль байсан юм аа гэд хэвнэг ярьжсэн. Тийм биш штэ. Чи худал мэдээлэл өгөөд явжсэн штэ. Байнгын хорон дээр 92 оны үндсэн хууль дээр тангарагасаа няцах гэдэг үг байгаагүй. 29-ийн 1 дээр өөр албан тушаал эрхэлсэн бол гэдгээр л энэ дээр 2 асуудлаар цэц дүгнэлтээ хийгээд зөрчсөн байна зөрчөөгүй гэсэн. Тэгтэл та нар миний асуултанд 94 оноос хойш ингээ байгаа ямиг та нар өөрсдөө харчаачтай гэж дапалаа сууж исэн шүү дээ. Та үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, хариуцлагатай албан тушаалтан. Та худал мэдээлэл хэвнэг яриа сууж байна. Та өөрөө ёс зүйн хариуцлагагүй биш үү? Та энэ ажилдаа За од сүрэнгийн номын чим гишүүн асуултаа нэмээ асууч. үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр очиод ингээд худалгаагаасаа яриа сууж идэм биш үсттэй гэж би бол бүр санаа зовж гин, айж гин. За 2019 онд тэгвэл энэ тангарагасаа няцсан гэдгийг үгийг оруулахдаа хууль тогтоогчид тэгвэл ямар үзэл санаагаар оруулж исэн гэдгийг та протоколоос нь тэгвэл яагаад оруулаад энд хэлэхгүй байгаа юм. Одоо бид нар үндсэн хуулийн цэцэн 9 хүнд тэрийг тодорхойлох эрхийг энд өгнөгөө сууж байгаа юм уу? Үндсэн хуулийн цэц үнийг хэлэхэд улс төрийн нөлөөллөөс ангижраагүй байгаа шүү дээ. Бид нар бүх жишээг нь харж байгаа.
Тэгээ бид нар тэр 9 хүнд энэ ард түмний төлөөл болсон мандатыг хүчингүй болгох агуулгыг тодорхойлох эрхийг зөв зүгээр бланкаар нь өгнө гэд орж ирж байгаа юм уу? Болохгүй шүү дээ. За дөрөвдүгээр микрофон Алтан гэрлийн Бямб жаргал ажлын хэсгийн гишүүн хариулъя. За намжим гисүний асуултанд хариулъя. Баярлалаа. Юун түрүүн би хуулийн төслийн үзэл баримтлалыг агуулгын хувьд хилцэх хэсэг асуудал дээр би энэ ажлын хэсгийн гишүүний хувьд тайлбар өгч оролцож байгаа. Уг хуулийн төслийн үзэл баримтлал ёсоор Монгол улсын үндсэн хуулийн 92 онд байсан утга өгүүлэг агуулга санаа түүнийг хэрэгжүүлэх процедуртай холбоотой асуудлыг тодруулах хуулийн зохицуулалт уг хуулийн төсөлд тусгагдсан. Уг хуулийн төсөлд тусгагдсан. Түүнээс биш үндсэн хуулийн одоогийн өгчилж байгаа дэг журмаас гадуурх ямарваа нэгэн зүйлийн дох тусгагдаагүй. Хоёрдугаарт Монгол улсын үндсэн хуулийн цэц 1992 оны ноос хойш идэвхтэй хүртэлх шийдвэрлсэн үндсэн хуулийн цэцийн 7 дүгнэлт байна. Уг 7 дүгнэлтийн хүрээнд үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-ын 3 За лавг сүрэнгийн сорон зам болд гишүүн асуултаа асуу.